Сайн байцгаана уу? Энд байна. За энэ удаа би Галат номын 5-аас уншиж гэж үзье. Тэгэхээр Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл тачаалахын хамт загалмаа цовдлсон ажээ. Тэр бид сүнс дотор амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая. Биднийг нэгнээ өдөөсөрж өөр зүрэ атархан сархахгүй байцгаая. Тэр энд байгаа махан биеийн бузар хүсэл тачаал нь юу юм болоо гэж та мадаж магадгүй. Үнэхээр юу юм бэ гэхээр энд бахан биеийн үйлсний илэрхий юм аа гэж байгаа. Галат номын 5:19 дээр эдгээр нь завхаарл, бозор байдал, чагангүй байдал, шүтэн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл, санаа, атаархал, архитэлт, утга учиргүй наргиц зэнгэх зэрэг юм аа гэж байгаа. Тэгэхээр энд хэлжсэн би урд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Энэ зүйлсийг үлгчихэд нь Бурхны хандлал өвлөхгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр энд байгаа ид шид ч юм уу эсвэл мэрэг төлөг гэдэг юмыг харъя л да. Шүтэн шүтэх ид шид гэдэг. Ид шид дээр бүр энгийн зүдүүд хүртэл ордог. Жишээл зурхаа үзэх. Та магадгүй зурхаа үзэх нь юу сүртэй гэж бодож магадгүй. Би ч бас тэгж л боддог байсан. Гэхдээ тэр нь мэрэг төлөг буюу ид шид байсан гэдгийг өрсөө мартаж болохгүй. Дараа нь йогийн сүнсний ардчсан эвгүй юм зүйл байгааг хардаг. Тэгэхээр шүтэн шүтлэг байна. Тэгээд завхаарл энэ төр байхгүй би ч баг тийм байхгүй даа гэж хэлж байгаа боловч бид нар маргалддаг байгаа маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл, санаа, атаархал, ахталт, утга учиргүй нарийн зэнхүүл үнэхээр утга учиргүй нарийн зэнхэхгүй ч гэсэн үнэхээр би энтэйгээ хардаж уур хилэнд орох, өрсөлдөх, хагарах тэрс үзлүүд зөндөө болдог л доо. Урд нь одоо байсан хүмүүстэйгээ ах トゥ утай гэж юм хоорондоо тэрсэлтээд хоорондоо уулзгаа байжсан бүр аав ээжтэйгээ ч гэсэн уулзгаа байжсан тийм хүмүүс байдгийг мэднэ. Бүр аль итгэж хүмүүс байдгийг хүртэл мэднэ. Тэгэхээр хагарал бол махан биеийн хүслэд махан биеийн үйлс байж байгаа. Хүсэл гэсэн үйлс байж байгаа. Тэгэхээр бид нар үнэхээр сүнс дотор байгаа юм бол сүнс дотор явах ёстой. Сүнс дотор явах ёстой амьд байгаа юм бол үнэхээр сүнс дотор явцгаах хэрэгтэй. Инként бол бид нар махан биеийн бузар хүсэл тачаалаа хамт загалмаа цовдлох ёстой гэж. Тэр энэ загалмаагаа үрээд алгах загалмаа тэр махан биеийн хүсэл тачаалыг цовдлох амархан үйл явц биш. Нэг удаадаа би тэр загалмаар очиж авираад өгье намайг энэ бузар хүслийг цовдлоод өгөөч гэж орилж исэн. Тэгээд шинэ цовдлсан боловч зарим махан биеийн хүсэл маань хаяа ил гарч ирдэг л байгаа. Жишээлбэл гомдолтой холбоотой зүйл хэлээ л да. Гомдох үед бид нар хагарах, хоорондоо тэрслэх, янз бүрийн махан биеинд унах боломжууд гарч ирдэг. Тэгэхээр бити гомдороо гомдож болохгүй шүү гэж миний нөхөр жишээлбэл надад байг сануулдаг л да. Би нөхөртөө гомцсон тухай яриаггүй шүү. Сайхан сэтгэл гаргаад тусалж байгаа хүмүүс мөн заримдаа үнэхээр сайхан сэтгэлээр нууц цацах үед эсвэл нь багийн хүмүүс хоорондоо гинт уруух ч юм уу янз янзын тийм үедэд би гомддог байгаа л да. Маш өчүүхэн зүйлд гомддог. Том зүйлд гомдоход бараг байдгүй дээ. Яадгүй би бэлтгэлтэй байдаг. Дайсан ч гэсэн намайг гомдож чаддаггүй. Харин хайртай дотны хүмүүс ч юм уу үнэхээр багийн хүмүүс тэгж янз бүрийн байдлаар хэлэх юм уу ургаж явах үед бол үнэхээр би гомддог. Тэр тохиолдолд миний нөхөр үжилдэг гомдож болохгүй юм жимаа. Яг бол тэр хүмүүст муу болох болно. Тэр хүмүүсийг ивэж өрөөж залбирах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэхээр үнэхээр сайн хань ижилтэй хүн л дээ би. Ганцхан махан бие дээрээ гэхээс сэтгэл санаа дээрээ гэхгүй сусан дотож гисэн бид хоёр нэгдмэл байж маш их залбирдаг байгаа. Маш их цагийн өнгөрөө ярьдаг байгаа. Эзэн дотор бас хамт байн сүнслэг бэлэг авьяасууд маш их байдаг учраас надад сануулж хэлдэг байгаа. Зүгээр байж байгаа байдлыг нь хараад хүртэлчээ гомдол чамаа хортуулж хэлж байна шүү. Болохгүй шүү гэж сануулж хэлдэг. Тэр үнэхээр бидний бодоогүй энэ бичигдээгүй байгаа мөртлөө хэлэх зүйл бол үнэхээр гомдол байгаа. Тэр гомдох нь бол мэдээж хүнлийн болохоор гомдож болно штэ. Сэтгэл хөдлөлтөй байж болно гэж та итгэн зүтэй л дээ. Гэхдээ утаан гомдож болохгүй шүү. Яагаад гэвэл гомдож байна гэж ах トゥ угаа уучлаагүй наа гэсэн. Тэр ах トゥ угаа 7-гийн 70 удаа уучлах гэж хэлсэн байгаа. Яагаад гэвэл хүн сүнсний үржимс өөр байдаг байгаа. Үнэхээр сүнсний дотор алхах үед сүнсний үржимс ялгардаг энд нь гардаг байгаа биднээс ургадаг байгаа. Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл,
итгэлтэй байдал, төлгөөн зан, өөрийгөө захирахгүй байдал гэм эдгээр эсрэг хууль гэж байдаггүй маа гэж хэлсэн. Тэр эдгээр үр жимс ч гэсэн урахад хугацаа ордог байгаа. Маш их төвчээрч ордог, цаг хугацаач ордог зүйл шүү. Зарим хүмүүс хурдлыг гэж маш их ярьдаг л да. Тэр алюминий модноос аль нь урааж автлаа та нэлээд хугацаа ордог доо. Түүнтэй адилхан ариун сүнсний үр жимс ч гэсэн хугацаа ордог байгаа шүү. Тэгээд эзэн дотор талархаад үнээр энэ үр жимсийг ургуулаараа боломжтой бол тэр бузар махан биеийнхаа үйлсийг нэгээр нь ч болтгоо загалмаад цавдлаараа гэж хэлмээр байна. Баярлалаа.